when we finally kiss goodnight. How I'll hate going out in the storm, but if you really grab me tight, all the way home I'll be warm. Oh, the fire is slowly dying, and my dear, we're still... 이게 다 또주 지민의 미시게 өрхөн хавраар надад ирдээ ишгсэн өмөрнөөсөн цэцэгс дэлгэрээ сарнай цэцэрлэг дуучраа чамтайгаа сайхан чимээ Дайгны юмда сарууд орчлон ирсэн өдрийн хүншөндө сайхан чимээ цэцэгсийг дайгны юмда сарууд орчлон ирсэн өдрийн хүншөндө Тосон цэцгүүд дэлгэрээ Харин шүдэр мөнхийн аршамыг Адган дээрээс ч нуута хайртнэ Сайхан чимээ цэцэгсийг дайгны юмда Сарууд орчлон ирсэн өдрийн хүншөндө сайхан чимээ цэцэгсийг дайгны юмда сарууд орчлон ирсэн өдрийн хүншөндө Müsli yağakın ehlibe Zodun takıyonda Umuşlar sarmandık şik Evri durun giriftik yonda Sayın çime Дайгны юмда сарууд орчлон ирсэн өдрийн хүншөндө сайхан чимээ цэцэгсийг дайгны юмда сарууд орчлон ирсэн өдрийн хүншөндө Сайн бацхан өрхөм үзэгчдээ тань мэдхийн телевизийн уран бүтээлчдийн бэлтгэн хүргэдэг бидний нэг ТV контентын шинэ жилийн баярын тусгай дугаар эхлэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн зочин дуучин Отгон тогтох танд энэ үчийн мэндийг төшөөлье. За энэ үчийн мэндийг төшөөлье. Тэгээд энэ сайхан шинэ сар шинэ оныхон босгон дээр бас танаад бас хамт олон тийм телевизийн урлагийг авч бас энэ завшаан олгож уран бүтээлээ бас хүрэх завшааныг олгосон та бүхэнд бас баярлалаа. Урлагийн гараа хизэнээс эхлэв. За урлагийн гараа ер нь 10 жилээс
тий 10 жилээс. Тэгээд нэг 8-аас 8 дугаар анги юм да. Анх одоо бас нэг сургуулийн урлагийн үзлэгт ороод тэгээд дуулаад аймагтаа очиод дуулаад бас их амжилттай тухайхан баяр наадамд нэлээд бас тэргүүн байрыг эзэлж тэгээ эхэлж яваад тэгээс Монгол улсын соёл урлагийн сургуульд 2007 онд одоо Монгол улсын ардын жүжигчин Дашбилжээ өгшийн удирдлаганд ороод 5 жилиг сонгодог дөөрийн урлагаар одоо төгсөж тэгээд ерөөдөө уран бүтээлийн замнал маань эхэлсэн байт юм аа. Хамгийн анхны уран бүтээл. Хамгийн анхны уран бүтээл одоо 2008 онд Суйста дөнгөж орчоод нэг 2 дугаар курстэй одоо урлагийн ойртолтог найдан жавахын аялал сумдын шүлэг цэцгэн даг нэгээд одоо сайхан бүсгүйчүүд ээжүүдтэй зориулсан дууг бол гаргаж ирсэн. Цэцгэн даг анхных нь уран бүтээл юм уу? Тий, ер нь бол яг сонсож олондоо хөргсөн хамгийн анхны уран бүтээл байгаа. Анхны уран бүтээлээрээ тэгээ зүгээр хит дуу хийсэн биз дээ. Гоё юм билээ. Тэгээд манай нөгөө сонсогч монголчууд ч өөрсдөө тэгээд гоё дуун дуртай сонсох таалагдсан уран бүтээлээ сайхан сонсдог тий. Тэгээд гоё шүү дээ. Би ч одоо тухайд атуусандаа суугаад явхад цэцгэн даг нь яваа. Хаяа таксийн төсрөө суугаад цэцгэн даг нь яваа. Бас нэлээд сайхан сонсогчдын манаас таашаал хүртсэн бас уран бүтээл болж чадсан тэг баярлаж явдаг л да. Энэ миний дуу гэдэг омгшгүй байна. Гэхдээ бас байна шүү дээ. Тий. Нөгөө Монголын үндэсний олон нийтийн телевизийн нэвтрүүлэгч Чоглоо намжил гэдэг нэвтрүүлэгч байдаг шүү дээ. Тэгжсэн гэсэн. Нөгөө мангар өөртөө ихтгэлтэй. Тэгээ таксинд орж суугаад хаашаа явах уу гэдгсэн чи ажил руугаа гэсэн. Өөрөө такси жилж танихгүй байдаг. Олон юу болцсон гэдэг тийм ээ. Тий. Гоёо гай. Урлагийн буян урлагч өөрөө тэгээд саян гэгэрlэх маш том одоо юу шүү дээ тийм ээ. Одоо салбар юм да тэгээд сайхан урлагийн буянд бол сайхан. Цэцгэн даг нь бол одоо тэгээд бүх уран бүтээлчид анхны дугаараа одоо юу гэдгийг үзэгч олонний сэтгэлд хүрээд юм уу те анхны дуу нь ингээд одоо хийл гэж ярих юм да тэг хит дуу болоод бас ингээд ахгүй. Тий тэгээд нөгөө цаг үе олж бас төрөх те бас дуу гурван жигүүртэй гэдэг чинь маш гоё хөгжмийн найруулга маш сайхан одоо шүлэг тэрийг бас эв донжин олж дуулах тэгээд тухайн яг тэр нийгмийн маань одоо харах өнцөг те хүмүүсийн бас хүсэж байгаа тэр мэдрэмж тэр бүгднээс зогсолж ийж бас уран бүтээл бас явдсан болов гэж боддتي. Одоо ч магадгүй 2008-9 оны үе одоогийн үе бол өөр байхгүй. Тэгээ одоо ингээ бидний үеийн залуучууд аюух надаас ярьдаг л да. Бас их гоё юм билээ. Олон жилийн дараа. Гэхдээ одоо найз нь 3 4 хүүхэдтэй гэл анх одоо цэцгэн дагнууд өгөж гарахад одоо найз зөвхөндөө панаалтаа тий. Бид хоёр ингээ аста каракойцтой орж цэцгэн дагныг дуулж өгсөөр аваа суудсан. Одоо 4 сайхан хүүхэдтэй гэл нэг барилгын салбарын нэг залуус портер дотроо чангал тавьчаал ажиллаа хийгээл явж исэн гээл. Бас яг нөгөө тухайн үеийн цаг үеийн дуу уран бүтээл тухайн үеийн тэр нэг түүхийг бас бичээд гэх шиг байгаа юм. Дурсамжийг үлдээгээд гэх шиг байгаа юм. Хүнд те. Тэгээд би бас дотроо баярлдаг л да. Нилээ олон залуучууд тэгэхээр тэр үеийн тэр уран бүтээл тэр дуун дээр тэр хүний одоо тэр хувь хүмүүсийн гоё торгон гоё дурсамжтай хэсгүүдийг авч үлдэж чадсан байгаа юм л да. Олон жилийн турш ингээд нөгөө нэг амьд оршин байгаа дуу гэдэг бол бас амьтай. Амьтай. Тий. Өөрийнхөө амьтай тийм онцлогтой. Тэгээ одоо хүртэл ингээд бас хүмүүс их дуулдаг л да. Одоо чинь энд анзаараад тийм гоё каракой дуулж, энд дүүнер маань бас энд тоглолтын дээр бас дуулж харагддээ. Дууг одоо сонгож авах уу тий ирсэн дуугаа одоо яалгаж ингэж шилж сонгох уу яг тэр төрлөөр би одоо дуулна гэх юм уу эсвэл яг нөгөө тухайн уран бүтээлчийн онцлог өгөгдөл гэж байна тий түүндээ тааруулж бас уран бүтээлээ сонгох гэх юм уу тэгдэг л дээ. Тэгэхээр одоо ер нь бол манай хөгжмийн зохиолчд мундаг хөгжмийн зохиолчд бол бүтээлээ өөрсдөө бас бодож хийдэг болсон л доо. Одоо чинь заа нэг иймэрхүү дуу гарлаа. За яг тэр дуучинд яг зохих юм байна гэдэг нь тий дуучинд нь зориулж бас хийдэг. Нөгөө нэг бас өөрсдөө уран бүтээлчд маань гоё эрэлхийлж яваад өөрсдөө зогсон уран бүтээлийг олж авах тийм талууд бас байдаг л да. Тэгэхээр ер нь бол яг төрөх юм төрдөг таарах нь таард юм а гэдэгтэй адилхан яг нэг сайхан шинэ уран бүтээлтэй бас олон сайхан таардаг л да. Тэрнээс бол бас болохгүй зохихгүй үнэхээр өөрт нь болохгүй тэрийг бас нэг дуулах гадах тийм одоо шаардлага байдгүй тэр яагаад тэгэхээр цаашаага ирээдүйн аягүй бүрхөвчж байгаа байхгүй. Яг л өөрийнх нь дипозонд одоо өөрийнх нь хэмжээнд
таарсан гоё дууг олоод дуулнаа гэдэг чинь бас одоо бас тэмцэл юм да. Тэ зах зээлийн шүү юу тэмцэл юм да. Нэр тийм байна. Одоо хуучны дуунуудыг зарим дуучид маань ингээд тухайн яг одоо тухайн одоо тэр цаг 20 30 40 жилийн өмнө дуулж исэн ч юм уу те дуучтай нэг хамтраад хамт дуулаад байдаг. Одоо үгийг нэг хэлэх одоо тэр дуулахдаа одоо тэр нэг үгийг хэлэх нь одоо юу гэдгийг те тэр нэг юм дуулалт моолт нь бас нэг шаал өөр болоод үгүй ингэж дуулвал гоё юм биш тэгээд бүр нэг хүний сэтгэлд хүрчдэг ч юм уу те. Тэгэхээр энэ юу л дээ бас одоо энэ манай гавьяатууд одоо энэ мундаг ахмадууд маань те дуучид маань залууи гоё дэмжиж байна. Нөгөө талдаа залууи маань бас танигдах бас нэг юу болоод байгаа хэлбэр болоод байгаа. Тэгэхээр энэ гоё одоо нөгөө нэгэнт гоё мэддэг сайхан дууг шинжилээд орчин цагийн хөгжмөнд шилжүүлээд ингээд сонсогч олондоо авчиж чинь гэж чинь маш сайн хэлбэрлэлтэй. Одоо хэдэн зуун жилээр одоо тэр чинь явах нь шүү дээ айгуу гоё. Бас мартагдаад өнгөрөөд явах ш. Бага насны одоо дурсамж хийж байт юм аа. Одоо энэ залуучууд маань тэр гавьяатуудаа дуулж байгаа хэрэг тэд нар маань жоохон байж таарад яг тэр одоо радиогоорч байт юм уу үндэсний телевизээрч байт юм уу тухайн үед сонссон тэр хүү дуучдад маань багын тийм дурсамж нь үлдэж чаддаг. Тэр хүний мөрөөдөлж байж болно шүү дээ. За би өстө том болоод цаахан мэрэгжлийн дуучин болоод тэр хүнтэй л одоо ингээл нэг дуулчил одоо өстө жигэн гой мөрөөдөл маань биелнэ гээл. Тэрэндээ хүрж байгаа хүмүүс ч бас байдیں۔ Жишээ нь би одоо миний бас цамгад орсон байдیں۔ Одоо нэг цагаагаан аялгау, жамингийн шүлэг туждаа хамт явах юмсан гээд. Тэр гоё дууг би 2014 онд Монгол Бөхөрөнд тоглолтоо хийж байхдаа тоглолтондоо зориулж одоо шинээр шинжилж тэгээд дуулсан байдیں۔ Тэр яагаад тэгэхээр тэр дуу надад маш их том дурсамж байгаа юм. Одоо би миний чи одоо бага нас бол одоо газар тариалан, хадлан тариа өөр маа сэлэнгийн чих тийм хөдөлмөрч ачгуур тийм тийм газар одоо манай авч өөрөө насаараа бас тракторын жолооч хийсэн бригадир их явдаг хүн. Тэгээд аав маань бөгөөд ах нар маань тэр дууг одоо 90-ад оны үед айгүй гоё юу байдаг дуулдаг. Өө сайхан кавинтроо. Тэгэхээр тэр бага насны дурсамж би бас тийж бодчихсон. Тэгээ маш сайхан амжилттай явсан л да тэр дуу маань. Тэгээ хүн болгоны мэддэг дуу, хорим найр бас бүх сайхан зүйлүүдийг одоо илэрхийлсэн бүтээл байдаг те. Тэгээ тиймэрхүү миний харах өнцөг бол тийм байдیں۔ Тэгээд яг л адилхан залуучууд маань тэгж харддаг баг. Агуушны сайхан юунуудээ сэргээж бүтээл болгоод гаргана гэдэг бол сайн талтай л да. За шинэ болон одоо хуучны уран бүтээлүүд. Таны хоолойг одоо хоолойны тембр өнгийг хэн нэгэн дуучинтай адилтахад одоо хэлжсэн тийм тохиолдол байна уу? Багш нарын зүгээс одоо журмын эрхэм нөхдүүдийн зүгээс. Тий, тэгдэг штэ. Одоо наавч нөгөө бүр зөндөө тэр чи одоо бүр аргасууст ороход л ярьдаг. Тэгээд нөгөө гавьяат одоо чухлан гавьяаттай маань чухаахтай адилхан тембертэй гэж хүмүүс ярьдаг байсан. Одоо тэгээд өгдөл нь яах вэ? Энд чи нөгөө хин нэг дуурай яах биш те. Одоо байгаа тембер, энэ тембер гэдэг юм чинь л одоо бид нар ойлгох хэрэгтэй байна. Магадгүй одоо танай найзч байдгүй, манай найзч байдгүй уцаар хэл бид нар хоолойны өнгө аяс темберээр нь өөр дугаараас залгах таньдаг штэ тий. Тэгэхээр энэ бидний тембер хоолой гэж нь өөр цаанаас өгдөлтөө цаанаасаа л тавих юм тоххой юм. Яагаад гэвэл бидний зөвөр одоо нийтийн дуу гэж яриад байгаа тий. Нийтийн дуу. Ард түмний дундаас төрөн гарч байгаа нийтийн дуу. Төрөл жанр нь чиглэлнийг болохоор хүмүүс гэж анзаарагддаг, андуурдаг. Одоо би намайг зөндөөлдөг. Би бол яагаад тэгэхээр тэн дээр сонсоогүй юм шиг одоо ингээд явдаг л да. Одоо надаас гарч байгаа өнгө аяс миний дуулж байгаа одоо юу тийм л болсон. Тэгэл гарч байгаа бол муугаар бол хэлээгүй л гоо. Тийм муугаар бол яахгүй. Энэ гайгүй. Мундаг дуучинтай тийм. Тэгээ тембер одоо их айгүй төстөө. Тэгтээ яг нарийн ингээд мэрэгжлийн хүмүүс бол тэгж нэг ярьдгүй л тий. Хөндөнгийн хүмүүс бол одоо яг тэгж. Тийм бах тий. Одоо чинь би бол мэрэгжлийн дуучин хүн биш. Нэвтрүүлэг эхлэхийн өмнө тэрэн сонсож байсан дууг би бүр яагаад чи ингээд нөгөө энэ талаас илүү нөгөө нэг хөгжмийн дуу хоолой одоо нэг юм баруун талын чихэнд илүү их нөгөө ойр ингээд орж ирээд цаахгүй тий. Яагаад чи ингээд тэгж бодохоор жахлаахын ингээд нөгөө юм хоолойны өнгөтэй ингээд юм адилхан орж ирээд байгаа ч юм шиг. Тэгээ одоо хүмүүс гайхдаг шүү дээ. Би зэсгэн дагын дуучин чи энэ дуу дууссан юм. Хизээ дууссан. Жахлаа биш юм уу гэдэг. Шижил дууссан юм уу гэдэг. Одоо тэр болгон хүнд ингэж тайлбарлах одоо нэг талдаа шаардлага байхгүй тий. Тэгээд оюут суйсын нэгдүгээр хоёрдугаар бүрсийн нэг жоохон залуу. Тэгээ манай энэ Китипэн тоглос нөгөө Наран мөнх гээд живжигчин залуу маань
Яг л бид хоёр яг нэг үеийн нөгөө нэг Суйси нэг үеийн залуучууд яг тэр үедээ гарч исэн тийм сайхан бүтээл байдаг л да. За тэгээд тухайн үед тэр цэцгэн дагин дууг бол Монгол Усан гавьяа жижигчин жавхлан дуулаагүй отхон тогтох дуусан байгаа шүү. Тий. Одоо хичээл номоо хийн хажуугаар нь уран бүтээл хийжсэн байдаг. Тэгээд өнөө хүртэл сайхан ихшиглээд залуучууд их амьд оршоод яваад байна доо. Бэлгэшээдэг л дээ. Тэгээ хүний ер нь хамгийн анхны юмнууд их сайхан байдаг л да тий. Анхны юм чинь маш тухайн цаг үеийнхаа гоё түүхийг харуулж чаддаг. Тэгэл бидгүй магадгүй нөгөө хүүхэд насанд очивол одоо хэдэн насанд очих уу гэдэгтэй адилхан би оюутан ах цаг тухайн үеийн одоо нийгмийн бүх зүйлийг тэр уран бүтээлээр харж чадаад байгаа байхгүй. Магадгүй одоо жишээ нь тэр уран бүтээлийг хийгээгүй ч байд юм уу тухайн үеийн уран бүтээлүүд маань бас ихшлээгүйсэн бол тухайн үеийн цаг үеийг бас мартах санах те. Тийм үе бас байх байсан баха. Би өнөө өглөө сошиал ухаад сууж исэн чинь одоо дэлхийд ингээд танигдсан мундаг уран бүтээлч, дуучид, жүжигчид гэх юм уу те одоо зарим Холливуудын жүжигчид зарим одоо тийм Academy Awards-ын одоо мундаг шагнал авсан ингээд дуучид гэх юм уу одоо олон жилийн өмнө гаргаж ирсэн уран бүтээлүүдээс ичдэг тийм тохиолдлууд байдаг гинэ. Тэ? Одоо тэр дуу дуулаагүй байсан бол тэр кинон тийм дүрээ бүтээгээгүй байсан бол гэх юм уу те. Магадгүй нэг юм эфирийн дүр зураг нь одоо ийм өмсгөл тэрийг би өмсөөгүй байсан бол ч гэдэг юм уу тийм харамсах тохиолдлууд их байдаг гинэ. Таны хувьд тийм байгаа юу? Тий, тийм байхгүй байхгүй. Тэр альва нэг зүйл чинь анх хийгддэг ч байд юм уу тэр үедээ цоошинд байдаг байхгүй. Магадгүй одоо намайг тэр анх бидний клип хийж яхад одооных шиг ийм айхтар ийм картны одоо камер шин байгаагүй л хальсны камер. Гэхдээ тэр үедээ одоо намбон айгуу гоё байдаг гэсэн байхгүй. Тэгэхээр тэрнээсээ ичж гинэ гэвэл бас болохгүй л дээ. Тэр хүн өөрөө түүхээ арчаа яваад гэсэн үг байхгүй. Тийм ээ. Тэр гоё уран бүтээл тэр дуугаараа одоо чинь тэр хуучны дуугаараа ч гэдэг юм уу олон танигдаж одоо чинь гоё болж ирчээд гівгэд бүх юм өнгөтөө бүх юм дэвшүүл 100 дээр ирсэн юм шиг бас хандаж бас болсон. Цаг өөр болоод ирэнгүүт. Шал өөр цаг үедээ харин тэр эргээд тэрийгээ бас нэг жоохон сэргээд одоо чинь манай монголчууд л эргээд гоё нүүдэлчин соёл руу орж эхэлж байгаа байхгүй. Чинь одоо залуучууд хөдөө их гарч ийн те. Одоо энэ хотод ирдээс энийгээ бид нараас бодох хэрэгтэй. Тэрээс бол одоо түүхээ няцаадаг ч юм уу түүхээ ингээд баллаад нэг л нэг гинт нэг юм гялтгансан амтан болцсон юм шиг хандаж бас болохгүй байх л та. Тэгээ одоо монголчууд нүүдэлчин соёл яагаад одоо энэ хоошоо намралтын газрууд энэ гол горих те зундаа яаж битүүрж ийн нэг хэсэг тийм байгаагүй шүү дээ. Яг хөгжил дэвшлийн үе дээр бол одоо эргээд гоё монгол гэрлүүгөө очиж ийн эргээд гоё цагаан эдээ натуур тэр зүйл рүү очиж байгаа байхгүй. Тэгээ цаг хугацаа бол харуулна л да энийг. Хүмүүс аз жаргалыг холоо сайгаад идэг. Таны хувьд аз жаргал. Аз жаргал чинь тэгэл хажууд чинь л байгаа шүү дээ. Тэ? Одоо би түрүү хэлсэн шүү дээ өдөр болгон гоё зүйл тохиолдог, гоё юмныг боддог. Тэр чинь хүний одоо юу дуртай маяж нэг чинь аз жаргал байна. Илэг бүтэн саахан инх саруул байна гэдэг чинь тэгэл таны аз жаргал байх юм. За таны дугаар хүмүүс одоо юу гэдгийг эхнэрээ панаалтаад аваа суучжээ. Та гэр бүлийнхээ хүнийг одоо хэрхэн яаж панаалтаж тий би гэрийг гүйгүүлэгчээ болгож байгаа. Тий ер нь бол яг шууд анхны харцаар гэдэг юм уу те. Бас үнэхээр ингээд бас дурлаа тайдаад миний уран бүтээлээс өмнө л одоо Суйст орхоос өмнө одоо бас анх те найз хүнтэйгээ танилцаад 10 жилийн. Тий 10 жил бишээ Улаанбаатарт орж ирээд тий тэгээд анхны харцаар одоо дурлсан тэгээд өнөөдрийн хүртэл одоо сайхан амьдраад явж байна. Уран бүтээлүүдийн хэр дэмжих вэ? Дэмжин. Одоо бас сайхан зөвлөгөө өгнө, санаанууд бас дэвшүүлнэ. Тэгээд одоо миний ер нь клип одоо энэ шинэ уран бүтээлүүдээр бас одоо нэг редакторлно гэж ярьдаг тий. Одоо нэг шалгалт хийн. Авичаал гэртээ очивол студ дээр нэг сонсох, гэртээ нэг сонсох өөр байдаг тий. Гэртээ авиж чагаад энэ нэг диффузер дээр тавиал тэгэл ярилцсан шүү дээ. Зарим нь бол мяалагдана. Ач болохгүй байна. Зарим нь болж байна. Тэрийн тэг ингэ нэг одоо хажууд байгаа болохоор бүр нэг тийм мэдрэмжтэй болчихж байгаа байхгүй. Сонссоор байгаа тий. Хүүхэд насны шинэ жилийн дурсамж гэдэг. Дурсамж гэвэл одоо маш их байгаад тий.
хүүхд болгонд л байдаг. Тэгээ одоо би ч өөрөө Сэлэнг аймгийн Ариат. Тэгээ Сэлэнг аймгийн Хөдөр сумын бас одоо Хөдөр сум төрж өсөөд бага нас маань тэнд одоо бас яалаа өнгөрлөө. Тэгэд одоо тухайн тэр гоё үнэтэй чиглаад байсан юм аа. Бид нэр одоо биелэгч одоо сүүлийн хүүхдэд ч тийм биш те. Тий. Айгуу гоё те. Тэгээд үнэтэй чиглаадыг сайхан голоор нь хувааж бэлгэнд оруулдаг. Тэр үеийн тэр амттангууд тэр их гоё тий. Тэгээд одоо шинэ жил гэдэг чинь одоо нэг сургуулаараа шинэ жилийн сургуулийнхаа одоо би чи бүжгэнд их таар хүн шүү дээ. Тэгээд нэг шахалтаар их юм юугаар сургуулийнхаа шинэ жилд 1 2 3 анги нийлж одоо шинэ жилийн байс бэлтжижсэн үе. Нөсөр гоё зүйлүүд бас байдаг л да. Дурсамж бол маш их байдаг. Хөгжилтэй ч юмуд их байдаг те. Шинэ жил бол хүнд маш их гоё тэр нэг богинохон тэр хэдэн хоногт бол маш их гоё зүйлүүд болдог л да. Өөрөө ирэхгүй сэтгэл догтлуулаад идэх те. Тэ. Үгдимдээ тэр тухайн амттан чинь жоохон хоол. Тэгээ яг шинэ жилээр л одоо яг гоё амттан идэж те. Тас тэр үеийн л одоо тэр амт мэдрэмж одоо бол байхгүй л байхгүй. Тэг хүүхэд насны гоё дурсамж, хүүхэд насны тийм зүйлүүд их гоё л байсан л да. Өсгөлийн баяраар ямар өсөг болж байсан? Сандаг уу? Фах тэр яадаг үлээ тэр чи. Нэр өсөг болоод өсдийн байд тэмдэглэж ийсэн шүү те. Одоо яста барцсан юм аа тэр дээр юуг бас хармаар л байна түр. Хэр дүрсгүй хөхтэй. За одоо дүрсгүй ч яах вэ? Дүрстэй ч биш дүрсгүй ч да. Тийм одоо айхтар тийм дүрсгүй хөхт бол биш. Тэгтээ бас нэг тийм одоо даруухан чамтан бас биш байгаа. Хэрэг дүүг тариал багтаа тэгэл бусдын л адил одоо бусдын лав ээж хөхтэй адил бас багнаас өнгөрсөн адуу малтаа одоо бас их хөөцөлддөг. Одоо хичээл ном урлаг уран сайхан гэхээс илүүтэйгээр одоо тийм адуу малны араас л их хөөцөлдөж явдаг байсан тийм хөхтөлтэй. Дуучин болоог бол их юм байх байсан бол. Дуучин болоог бол би нэг одоо магадгүй нэг тариаланж нөхрөл явж явах болов. Нэг техникийн тий. Одоо нутаг одоо аймгийн нэг онцлог биш шүү дээ. Одоо манай аав бол хэлтий. За онолоос та ганц олимпийн найдвар. Одоо жинхэнэ одоо жоохон техник бас хоосонгүй. Тэгээд бас нэг жоохон техник мэр хэдүүтэй болохоор за энэ нөхрөл нэг хэдэн мал техникийг нэг цааш нь хөгжүүлж явах нөхөр гарч ин да гэсэн чинь нөгөөт нь юу вэ гэдэг. Нэг хоёр тэмцээнд яваал тэр чинь урамшаад яваад идэв байж тээ. Одоо нэг тэмцээнд ороод тусгай аваад нэг тэмцээнд ороод төрүүлээл. Тэгэл нэг 10 дугаар ангидаа ердөөс сумаасаа 8-аас хойш юм аа. Сумаасаа гарч тавьхад нийслэл хот энэ Улаанбаатар хотод ирээд Монголын хүүхдийн ордондоо 21 аймгийнхан шилдэг хүүхдүүдтэй бас өсөлтөөд гоё ингээд хүүхдийн ордныхан гоё үндэсний найрал хөгжим ард хөгжим хамтлагтай ингээд дуулаа зогсож байгаа тэр мэдрэмж маш гоё юм л. Ер нь бол нөгөө зам жим цаанаасаа тий бас нэг байд юм шиг санагддаг шүү. Тэгэл тэр аймагтаа тэр чинь 2 том тэнцэн төрүүлээл тэгээ бүстэй явж төрүүлээл Төв аймагт 100 мод хотод хүүхдийн төлөө би одоо тухайд нэг 50 жил явуулж ирсэн. Тэгээ госол дууны төрөлд нэг гран при гэдэг одоо тухайынхаа маш том шагналыг аваад маш их урамшиж ирсэн. Тэгэл яг тэрнийхэн дагуу ерөнхийдөө яваад тэгээ соёл урлагийн сургуульд ороод тэгээд сайхан уран бүтээлийн замд боноос эхэлж яваа. Тэгээ ер нь бол сайхан одоо уран бүтээлч юм бол одоо алга даашилт дандаа тийм гоё урмын үгээр тэгээд маш гоё юм сэтгэж маш гоё зүйлүүдийг бас харж иж уран бүтээлийг бас хийдэг л дээ. Тэгээ бид нар чинь одоо нөгөө шинэ жилээр чинь одоо хүмүүс халтуурлаж ярьдаг тий. Одоо тэр чинь маш гоё хүмүүсийг баярлуулах тийм акшн л да. Тэгээ би нэг одоо нэг байгууллагаас байгууллагын хооронд явдаг штэ. Жинхэнэ өстө амар бүглэрэн штэ. Тэр чинь хөөс бас хүүтэй. Тэгсэн чинь нэг юм одоо энэ сансрын түнэлийн тэнд байдаг хаа. Бүр ингээд нөгөө юу гардгуу тэр нөгөө өвлийн тэр хүүтэнд олон машины нөгөө юу мөстцэн нөгөө өөд чинь өвлийн өгөнтэйгаа өвлийн хуцтайгаа хоёр цалсан өгөнтэйгаа би өөрөө дөрүүлээс гүйж явах. Тэр цаана тэр байгууллага жил эхлэх гэдэг ямар ч юм баг. Гой хөвгтэй зүйлүүд их болно. Тэгээд тэр юунаас нэг ирж ирсэн юм аа. Одоо их Тэнгэрийн аманд
Нэг бас нэг дуулчаад иржсэн чинь бас бөглөрөөд тэгсэн чинь нэг найзтайгаа явсан чинь яг тэр урд нааш орж призм тэнд юу нь яачтий. Бензин дуусчтээ. Нөө бүгдэрч явсараад бензин дууссан. Тэгээ би ингээд асал энэрхүү нэг цав цагаан гонжтой байсан юм а. Цагаан гутуус нөгөөдгөө болоод халтурд яваад байгаа ш. Тэгэл нөгөө чинь бууж болохгүй, би бууж болохгүй. Тэгэл хоёулах нэв чинь буусаа гэдэг өнгөрсөн хэрэг. Цагаан гонжтой нөхөр гараал нөгөө цагаан биш түрээд шүн штэ. Орой 7-8 үед яг ид бөглөөний үед. Тэгэл одооных шиг одоо сошиал орчинч байд юм уу? Одооных шиг эсвэл одоо яг өстө батердуулаад нөгөө тий. Өстө сошиал од болцсон байх байсан баг. Тэгэл тэр нэг ийм ихцөөд газар юу нунтарцсан. Тиймэрхүү хөвгтөө явдлууд бол аюух болдог байсан л да. Шинэ жилээр. Анхны тайзан дээр гарч ирсэн мөч. Хамгийн анх одоо магадгүй шууд сумын тайз шүү дээ тийм ээ. Одоо 10 жилийн тэр анхны сумын маань тэр алтан тайз соёлын төв. Одоо яг өөрийнхөө уран бүтээлийг танилцуулах одоо том тайз болоо UB Palace-ийн концертийн тэр 3000 хүний өмнө гарна гэдэг чинь заа тэгэл яста зүгээр. Тэгээ гоё байдیں۔ Тэгээд нэг найзуудаараа урлагийн гоё юм да. Тэгээд баг хөрстэй байхдаа одоо төрийн ордон дотор ороод яг тэр төрийн хурлын том юун дээр 5-6 залууч байдаг хаа. Төрийн дууллаа ингэж дуулж игээл. Одоо тухайн дарга нар байсан их том зөвлөгөө хурал болж исэн шүү. Тэгээ тэрийг бас их бэлгшээд төрийн мэсүүл дөршөө гэдэгтэй адилхан тий. Одоо төрийн ордон дотор ороод төрийн дууллаа ингээд дуулаад тэр чинь нэгдүгээр курстэй гэдэг лөө хоёрдугаар курстэй гэдэг лөө гараа явж явах тэр гоё мэдрэмж их гоё юм лээ хүнд. Тухайн одоо нөгөө ажил мэргэжлээрээ одоо бахархах бас тэмцүүлүүд байна тий. Мэргэжил болгон өөр өөрийн онцлогтой, хүн бүр өөр өөрийн өгөгдөлтэй тий. Тэгэл нэг маадгүй одоо юу гэдгийг тэр ажлыг одоо хийх байсан болоо ч юм уу, тэр местэн дээр байх байсан болоо ч юм уу, эсвэл тэр салбарын хүн байх байсан бол байх л гэж бодоод идэв шүү дээ. Тэ. Тэр тусмаа юм нөгөө юм урлагийн хүмүүс ч гэх юм уу одоо бүр илүү өгөгдөлтэй. Дуртай хүн болгон тэрийг дуулаа яваад байхгүй тий. Дуртай хүн болгон жүжиглээд байхгүй. Дүр гаргаад байхгүй. Тий, тийм байхгүй. Тэгээд одоо тэгдэг үстэй бурхан чи ер нь тийм нэг хайртай хүний дуучин болгох тийм гээл тий. Манайх ярьдаг болчиход байгаа шүү дээ. Нэг тэр бол үнэн баг. За хүн болгон мэрэгчлээ үнэж хүн болгон л өөрийнхөө хийж байгаа ажил багт өөрийн чинь ч одоо энэ ажид хөтөгч яг өөр чинь кайфтай байгаа байхгүй. Гоё тий. Тэгэхээр одоо юу гэдэг тим болох байсан болов тийх байсан болов гэдэг юм дээр л байж болмоор байгаа юм. Яг л бидний өдөр өдрийн амьдрал өдөр өдрийн гоё шинэ гоё зүйлүүд тохиолддог, таардаг. Тэрэндээ хүн урамшаа дараагийн алхам руу явах хэрэгтэй. За таста хэрэггүй гэж магадгүй дуучин болдог байж байдаг. Хэрэггүй тэр неба болдог байж гэдэг юм уу те? Би ер нь тийх байсан, инх байсан гэдэг маань өөрөө маш том цаг хугацааны алдаа болж таадаг л да. Яг гоё зорьсон, бүтээсэн тэр юмныхын төлөө амьдрал өдрөө болгонд баялаг шүү дээ. Өглөөнийхэн гоё нарыг бүгдээрээ монголчууд чинь гоё бэлгшээдэг, цайс үүнийхэн дээж өргөөд тэр өдрөө гоё өнгөтөө өөдтэй гоё сайхан зүйлийг бодож явдаг болохоос өчтөр тийх байсан, инх байсан. Ер нь би тэгдэг байж, ингэдэг байж гэдэг манай жоо ташаа буруу байх болов гэж боддөө шүү дээ. Таны хүсэл мөрөөдөл зорилгыг энэ гацуурын орой дээр байгаа 5 шуутай зөвөрлөе. Та энэ доороос дээшээ өгсөд мөчрөөр дээшээ өгсөд айл хэрт явж байгаа бол би тэр чинь хоол харагдаж байна. Бас бодчихнаа. Тэгээд ямар ч нэг авираад тэр мөчрөөс бариад авцсан баха доороос нь үсрээд те. Ингээд үсрээ бариад авцсан. Одоо тэгээд эн чинь нөгөө цаг хугацаа өдрөн одох тэр хийж байгаа бүтээж байгаа ажлууд маа тэр дээшээ харагдчихл байна л да. Тэгээд чинь магадгүй одоо Монгол улсаа 21 аймгаа бүтэн сайхан тойроод Улаанбаатар хотод орж ирэхэд нэг гацуурны талд явж явах юм уу тий. Тэгээд одоо ингээд дараагийн ажлуудаас ингээд хөрөхлөх л та. Ер нь гоё жишээ байна л да. Ер нь бас бодож үздэг юм байна тий. Ямар ч юу яагаад бариад авсан байгаа. Тэгээд нэг ганц ирдээ доороос нэг жоохоо л явж байгаа. Тэрээс одоо гинт тэр 5 хошуун дээр очиод чи бас тий одоо хооштой олон жил сайхан уран бүтээлээ хийн. Залуучууд бол зоригтой бүгд сэтгэлтэй байгаа. Тэгэл одоо маш олон юм бодож шít. Тэгэл мөрөөдөн бодно бас нэг хид хідэн гоё CD гаргана. Одоо сүүлүүд бас гоё хүмүүс пянз хийдэг болсон байна. Тэ.
Одоо юм чинь нөгөө нэг эргээд байгаа байхгүй юу? Тийм буцаж ингэж Айгуу яг эргэжиж байгаа байхгүй. Одоо нэг юм нөгөө нэг одоо загвар мод хүртэл ингэж яваад. Тэр хөгжил нь баг тулчаад. Тэгээ тэр нь баг нэг одоо тийм сонир биш болсон ингээл эргээл эрги сүүлийн хуучны юмнууд нь одоо тэр одоо манай дуушд гаргаад байна тий. Аюу харагдаж шít. Пянц гэдэг чинь бол одоо миний хувьд бол одоо хүүхэд насны зүгээр тийм дурсамж واخхой. Манайх бол пянц тоглогчдээс. Тэгээ одоо энэ насан тогтохгүй. Энэ гавьяатуудын манд дуу явдаг байсан юм пянцэн дээр. Тэгээ одоо ингээд эргээд нөгөөх маань гараад ирэхээр аюу гоё. Бас тэр тухайн тэгээ маш чанартай тий. Пянц гоё байсан. Маш одоо уран бүтээлч хүний аюу том юу юм болов. Нэр уулс болсон тийм зүйл юм л да. Бүтээлийг хүн тэр нөгөө нэг юм хөгжмийг сонсоод урлагийг мэдрээд юусо догдолдгүй те оргилдгүй тийм хүн байдгүй юм байна. Баясдгүй хүн гэж байдгүй юм байна. Тэ. Тэгэхээр тэр пянзан дээр тоглож байгаа ингээд ямар ч хөгжмийг ингээд сонсоод бүр ингээд пянз харангуудаа нэг ингээд баярлчихж байгаа юм тий. Пянзнаас ихшиглэх тэр аялгүй хөгжим дууг сонсоод бас нэг ингээд сэтгэл нь гэгэлцээд ингээд баясчихж байгаа. Тэгээд пянз бол бас үнэхээр мундаг юм байна. Пянз бол зүгээр хийтийн байна тий. Хөгжмийн урлагт. Тэгээд үнэхээр бас юм гоё одоо юу гэдгийг дурсгал байж болж гин тий. Өв одоо байж болж гин, хөрөнгө байж болж гин. Тэр нэг юм бусдын сэтгэлийг хөглөх нэг юм онцгой зэмсэг байж болж байна. Тэр бүр гайхалтай. Дэлхийн нийтийн л одоо хамгийн одоо дээд хэлбэр юм да тий. Одоо тий аюу дээд хэлбэр баг. Одоо бид нар бол одоо ингэж ярихад кассетны 90 үеийн нөхдүүд байгаа байхгүй юу? Яг тэр анх тий. Гашлаад өстө татаж гаргаж байгаад эргүүлдэг. Үлээ авдж байд түүнийг том товсон дээр кассетэ хуруугаараа эргүүлдэг тий. Тэгээ тэр ямар айхтар тэр нөгөө юу мөг нэргэл дээр нь тааруулдаг байсан. Тэр нөгөө нэг бөөрикийг эргүүлчихгүй ингээл бүр өөрчлөл явдаг байсан. Тэгээд дуулж байхдаа эрдэс тэр дуу бол яг тэр кассетыг битэж ажиллаж ясаа гэдэг юм үү те. Гашнаж ажиллана гэж. Тий, ажиллана гэж яддаг байхгүй. Тэгээд өстө нэр тэгээд сүүлдээ тэр чинь гоё гэдэг твшээд CD болчихж байгаа юм. CD болоо дуулан. За CD бол битүү үсрээсээ гэдэг. Одоо бол бүр гоё болчихж байгаа байхгүй. Одоо миний нэг юм MP байд юм аа. Тэгээд одоо Walkman гэдэг. Одоо би тэргээр ингээд авчаад энэ тэнд ингээд дуулахаар чи зарим хүмүүс гайхдаг шүү дээ. Хэддүгээр зуунд яваад байна. Хаах дээр юм хэрэгдээд байна гэдэг. Тэр бүр амар болсон шиг байгаа. Тэр бүр ялгаа байхгүй тэр чинь тэгээд нэг USB-гээр цэнэгэлдэг MP л байгаа байхгүй. Зарим ч очдсон шүү дээ. Юу гаргаж ирээд байгаа юм. Би бол одоо хүртэл надаа хамгийн анх 2006 он тий 6 оны шинэ жил дээр нэг алтан байгууллага дээр дуулаад бас нэг урамшуул хэдэн төгрөг аваад 2-3 газар дуулж хагаад тэр мөнгөөрөө өөртөө хамгийн анхны одоо уран бүтээлд зориулж авсан юм аа. Одоо хүртэл би тэрийг тавьж дуулж явдаг байхгүй байгууллагуудаар. Тэгэл чачхан чарахгүй дөө тийч аль дээр ил юм тэгэл. Магадгүй одоо удахгүй эргээд кассетэ эргүүлсэн тавьчих яах чи билүү те. Айгуу гоё. Тэгэхээр амьдрч өөрөө өдөр болгон хоошдоо дандаа адал явдлаар дүүрэн байдаг байхгүй. Тэрээс л одоо ингээд төгсрөөд ингээд бүх ингээд одоо яах юм сүүл бид нар агаараа нисдэг болох юм аашаа тий. Тийм байхгүй л байхгүй. Бидний нэг нэвтрүүлгийн үнцэн асуулт байгаа. Таны хувьд амьдралын үнц нь гэж юу хэлэх вэ? Амьдралын үнц нь бол тэгээд за ер нь бол хүндлэл, хайр тий зориг. За тэгээд одоо байгальтайгаа ч үт юм уу одоо Монгол зан олонтойгоо хүндлэлтэй. Тэгээд нэг сайхан явахыг л бас үнцний болох гэж байна. Энэ баяр өөрөө нэг тийм юм гигийн сайхан хүмүүсийг одоо юу гэдгийг нэг тийм одоо биелэгч бай, биелэхгүй ч мөрөөдөл думбуулдаг. Бүр нэг ингээл энэ тэнд гав ганцаархнаа явж исэн ч одоо тод гэрэл харахаар гацуур харахаар ч юм бас нэг ингээд нөгөө тэр бодол ингээл те юу ч бодож явж исэн нэг ингээд шинэ жил рүү яваад оршдог мэдрэмж ингээд өөрчлөгдөд байдаг. Хүүхэд наснд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол суух уу? Үгүй суу шүү дээ. Тэ? Та суугаад та жинхэнэ. Хэд наснд очих вэ? Энэ нэг нарийн ямар ч 10 дээр очино. 10 нас дээр очиад яг л одоо бид нар чинь тухайд 8 настай сургуульд ордог байлаа шүү дээ, тий. Тэгэхээр нэг 2-3 дугаар ангиасаа эхлээл гоё хүүхэд насндаа очиад идэл бужигнуулж исэн. Жинхэнэ нөгөө натуур дээр байгальтайгаа их ойрхон байсан тийм сайхан үе л дээ. Таны шинэ жилийн уран бүтээл хэдэн онд гарав?
шинэ жилийн дуу маань 2012 онд гарч ирсэн. Би өөр яг Суйса төгсдөг жилээ гарч ирсэн. Тэр одоо Магнус Сэрэнгийн хөрөлсөх гэдэг ах юм одоо юу бас их мунд үзсэн юм сайхан одоо уран бүтээлч юм байдаг шүлэгч яруу найрагч. Тэгээд Бацүк гэдэг Монгол Улсын сайдын төрөнд ажилтан ах юм аялгуугаар шинэ жилийн үдшгээд одоо тэр оноос ч хойш одоо хүртэл одоо би шинэ жил дээр тэрэл дуугаа тэрэл дуугаараа эхэлдэг тий. Тэгэл нөө үндсэн хэдэн дуунууд хойноос нь дуулдаг. Тийм сайхан бүтээл байдий. Одоо бас амьд уран бүтээл гэж хэлж болно тий. Тэгээ өөрхийдөө тэгээд гоё явж байгаад одоо бүх юмны эхлэл бөгөөд бас төгсгөл эхлэл явж байгаа шүү дээ шинэ он шинэ жил гэдэг чинь. Дандаа гоё шинэ он сайхан байх болтугай бид нар амжилт бүтээлийн дэлгэрэх болтугай гэдэг ингээд тэр дуу маань шинэ жил яг бит хоёрын эд ажлын дуу гэдэг байхгүй. Магадгүй одоо цагаан сараар ч юм уу наадмаар ч юм уу хийж тэр дуу дуулахгүй л байхгүй тий. Тэгээ тэр дуу маань тэр нэг он гарах мөчөд нэг амилдаг 11 сар 20-оос 31-ний хооронд тест. Одоо нэг сараагч шинэ жилийн үдч мүдчгээл тий. Оноо шинэ жилийн мөнгөрсөн дуунууд байдаг. Тэрнтэй адилхан тэгэл өөрийнхөө хэмжээнд бол надтай бол бас болно тий. Хүмүүс ямар ч гоё бүжгэлчдээ зарим сонсч ирсэн дагаад бас дуулчдээ. За баярлалаа. Урилгын маань хүлээн авч ирсэнд. Гацуурны маань тэр нэг хавцаа таны заасан хавцаа яг тэнд гэд хэлжээгүй ч гэсэн би нэг тэр орчимд болов гэд нүдэ тогтоочод байгаа. Тэгэхээр цаг хугацааны явцад альва уран бүтээл гэх юм уу те хийгдэж ингэж ирнэ. Цаг хугацааны явцад хүн өөрөө чанарчж ирнэ. Тэгэхээр одоо таны өсөл мөрөөдөл зориг энэ гацуурынхаа өөд мөчрөө дамжаад тий нэлээ оройдоо гарах болтугай. Тэгээд олон жилийн дараа магадгүй та бит хоёр ингээ ярилцаа суухад тий нэлээд дэшээ гарцсан ч байх юм уу оргил өөд тий очтсон ч байх юм уу. Тэгээд ийм сайхан ерөөл үргээ нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Тэгэхээр үзэгч олондоо бас шинэ жилийн дууга хүргээд нэвтрүүлгээ өндөрлөх үү. За тэгье. Гацуур тарин иргээ цанцэн хацаар улаа бутраад тэнгэрийн асад оддогд бат тэвэрт чинэн жаргал тамишээ чинжиди буудаг цацраа чидим царай гэрэлтэй харин үгс сэмхэн шивлээ чихэнд минь гिचиг хүчүнээ чинжиди буудаг цацраа чиний царай гэрэлтэй харин үгс сэмхэн шивлээ чихэнд минь гिचиг хүчүнээ сэтгэлд минь ураад чинжиди буудаг цацраа чиний царай гэрэлтэй харин үгс сэмхэн шивлээ чихэн
чихэнд минь гिचиг хүчүнэ шинжлэлийн муудаг цацраг шинийн царай гэрэлтэй харин бис сэн шивнэ чихэнд минь гिचиг хүчүнэ шинжлэл шинонгатай. When we finally kiss goodnight, how I'll hate going out in the storm. But if you really grab me tight, all the way home I'll be warm. Oh, the fire is